Сайн байцгаана уу? Зууны мэдээ сонины 7 хоногийн таймыг тоймч нэмсүрэн сэтгүүлч Бацааханаар хүргэнэ. За манай сонин одоо даваа гарагийн дугаартаа уламжлал ёсоор амьдралын тойрог булангаа хүргэсэн. За манай энэ удаагийн амьдралын тойрогт цэргийн ухааны доктор одоо бэлтгэл хурандаа өвгөн бүрэгдийг онцолж бид амьдралын тойрогтоо уурж ярилцсан байгаа. Энэ жилд одоо чөлөөлөх тайны 80 жил болсон бас онцлогтой жил болсон шүү дээ. Тэ өвгөн бүрэгдэхүүн хувьд одоо чөлөөлөх тайнаас төрсэн одоо баатруудын талаар одоо судалгаа хийж тэ баатруудтай холбоотой тэр одоо их сурвалж тэ юу байдгийг тэ бүх юм одоо юунуудыг судалж тэ олон нийтэд хүргэдэг. За тэгээд тийм одоо бас тийм онцлогтой хүн байгаа. Тэгээд өвгөн бүргэдгайн талаарх одоо нийтлэлийг манай сонины даваа гарагийн дугаараас та бүхэн одоо унших боломжтой. За даваа гарагийн дугаарын онцлог бас нэг нийтлэл leadership форум болонгийн энэ удаагийн зочноор бол Child Immunity сайтыг үүсгэн байгуулагч сэтгүүлч уянгатай ярилцсан байгаа. Тэгэхээр сэтгүүлч уянгийн хувьд Монголд бас анх удаа гэж хэлж болохоор хүүхдийн одоо сэдвэр дагнсан сайтыг эхлэн гаргаж байгаа. Тэгэхээр зөвхөн хүүхдийн хамгааллыг бол одоо ямар нэгэн байдлаар нийгэмд сенсацлж үйл явдлыг мэдээх өгөхөөс илүү хүүхд хамгааллыг бодлогын түвшинд хамгааллын түвшинд хийх ёстой юм а гэдэг агуулгаар одоо энэ сайтыг эрхэлж байгаагаас ярилцлагатаа онцлсан байгаа. Тэгэхээр түүний хувьд болохоор үндсэндээ хүүхдийн төлөөх ажил бол ганцхан одоо хин нэгэн хүний ч юм уу те асуудал биш. Нийгэм даяараа хандуулах ёстой чухал асуудал юм а. Тэгэхээр энэ дээр яг нийгэм хамтын үүрэг хариуцлага хүлээх ёстой гэдэг агуулгыг ярьсан. Тэгэхээр манай leadership форум болон байна. Аливаа салбарын одоо асуудал нь юу юм, шийдэл нь юу юм гэдгийг гаргалгаа гаргадгаар онцлогтой. Тэгэхээр энэ удаагийн сэдв бол хүүхдийн хамгаалал дээр одоо нэг хүн дуурах биш, нэг хэсэг хүн дуурах биш, нийтээрээ дуурж иж үр дүнд хүрнэ гэдэг асуудлыг хөндөж гаргасан тийм. За өнгөрсөн 7 хоногийн улс төрийн одоо гол сэдэв бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт байсан. Тэгээд ерөнхийдөө улсын их хурлын одоо 95 дугаар тогтоолыг үндсэн хуульд зөрчсөн гэж цэц дүгнсэн байгаа. За цэцгийн дүгнэлтийн дараах улс төр бол ерөнхийдөө энэ 7 хоногт өрнсөн байгаа. Тухайлбал улсын их хурлын дэд дарга болгон туяаг одоо болгон туяад хариуцлага тооцох асуудлыг парламент ярьж эхэлсэн. За хоёр намын бүлэг бол ардын намын зүгээс бол улсын их хурлын дэд даргаас нь ер нь огцруулна гэдэг зүйлийг ярьж байгаа. Мөн ардчилсан намын бүлэг бол одоо үндсэн хууль зөрчсөн учраас одоо улсын их хурлын гишүүнээс нь одоо эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж одоо даваа гарагаас эхлэн энэ асуудал одоо улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв байлаа. Зууны мэдээ сонин мягмар гарагийн дугаартаа хуулиар бус хувилдаанаар эвлэрээд одоо Монгол Ардын нам хайрцаггүй гэдэг нийтлэлээ хүргэсэн байгаа. За Монгол Ардын намын гишүүдийн хоорондын одоо талцал хуваагдвал ерөнхийдөө намын үйл ажиллагаанаас одоо халиад тэгээ төрийн одоо ажлуудад бас одоо тодорхой саад бэрхшээлүүдийг одоо юу яаж эхэлсэн тэгээд ерөнхийдөө Монгол Ардын намаас одоо хоёр талаа эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан байгаа. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагаа ерөнхийдөө хуулиар явж гинөө бас энэ хувилдааны зарчмаар яваад байна уу гэдэг асуудлыг манай сонин одоо хүндсэн. Тэгэхээр бараг 2-7 хоног шахам үргэлжилсэн юм ажил багш нарын ажил хаялан энэ 7 хоногт үндсэндээ эцэс болж одоо өчигдрөөс эхлээд багш нар маань ажилд орлоо. Тэгэхээр энэ асуудлыг бол мягмар гарагийн дугаард багш нарын ажил хаялт зогссон, үндсэндээ засгийн газраас тохиролцоонд хүрсэн гэдэг асуудлыг бас үйл явдлын мэдээллийг оруулсан байгаа. Тэгэхээр 3.5 сая төгрөгт хүргэх цалингийн шаардлага дээр яг шууд тохиролцоонд хүрээгүй ч гэсэн засгийн газар аль болох боломжтой байдлаар одоо шатлсан байдлаар цалинг нэмж 2026 оны эцэс гэхэд 3.5 сая төгрөгөнд хүргэн гэсэн байдлыг одоо тохиролцоог саналыг хэлсэн. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ тохиролцоон дээр үндсэндээ нэгдсэн гэж хэлж болно тийм. Тэг ямар ч тач 3-7 хоног шахам одоо хүүхдүүд маань сургуульгүй цэцэрлэггүй байсан энэ асуудал эцэс болж нийгэмд бас нэг эерэг гэгээтэй үйл явдал болсон гэж хэлж болно. Нөгөө талаар бас эргээд дахиад эмч нарын ажил хаялт гэдэг асуудал энэ 7 хоногт яригдчихэж байгаа бас нэг одоо үйл явдал болоод өрнөж байна. За зууны мэдээ сонин 5 гарагийн дугаартаа хиний төсвөөс 1.1 одоо 1 их найдыг танах вэ гэдэг асуудлыг хөндөж ерөнхийдөө гаргаж ирсэн. Багш нарын цалин нэмэгтэй холбоотойгоор бол төсвөөс 1.1 их найд төгрөг яг одоо тутаж байгаа. Тэгээд энэ төсвийг бол одоо хаанаас одоо танаж гаргаж ирэх вэ гэдэг саналуудыг бол одоо Монгол Ардын намын гишүүд болон одоо их хурлын зарим гишүүд илэрхийлсээр байгаа. За Монгол Ардын намын бүлгийн зүгээс бол одоо хөрөнгө оруулалтын зардлыг 50%-аар бууруулна гэдэг саналыг ерөнхийдөө оруулж ирж байгаа. За ардчилсан намын бүлгийн дарга бол одоо гишүүд маань одоо
Тэ ард иргэдтэйгээ одоо юу айдлахын тэ иргэдийн одоо дундаж цалингаар цалинждаг байя. Тэгээд эндээс бас юм хэмнэлт гарах боломжтой гэдэг асуудлыг ярьж байгаа. За улсын их хурлын гишүүн төвшингийн хувьд одоо урсгалт зардлаас 416 тэрбум төгрөг хэмнэх боломж байна. Тэ энэ нь бол одоо багш нарын цалингийн одоо тэр 1.180-ыг одоо нөхөхөөс гадна бол маш их мөнгө төсвөөс хэмнэх боломж байна гэдэг одоо агуулгыг ярьсан. За улсын их хурлын гишүүн шижрийн хувьд одоо төрд 1.7 их наядаар үнэлэгдэх автомашин байна. Тэгээ эднэрийн одоо урсгал зардал, бензин шатхуун тий эднэрээс бол бас хэмнэлт гарах боломжтой гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгээд ер нь бол улсын төсвийг одоо энэ сарын 15-нд батлах одоо хуулийн хугацаатай. Тэгэхээр багш нарын одоо энэ цалингийн нэмэгдлийг ер нь яг яаж төсөв суулгах вэ гэдэг нь бас нэг одоо анхаарал татсан асуудлын нэг байлаа энэ 7 хоногийн хувьд. За 5 гаруйн дугаарын бас нэгэн онцлог нийтлэл бол одоо манай нийтлэлийн дараах одоо үр дүнгийн талаарх нийтлэл байгаа. Тэгэхээр манай сонин бол үгийн нуурыг цэвэрлэх тухай асуудлыг нэлээд бас тууштай хөндөж хид хідэн цуврал нийтлэлийг гаргасан байгаа. Үгийн нуурыг үнээсэн цэвэрлэх цаг болсон байна. Одоо үгийн нуурын бохирдлыг одоо хамгаалах, урсцыг нь сайжруулах асуудал дээр яаж төр засгийн зүгээс яаж хандж байгаа талаар ярилцлага хийсэн гэх мэтэр хид хідэн цуврал нийтлэл гаргасан. Тэгэхээр энэ цуврал нийтлэлүүд маань үр дүнд хүрсэний бас нэгэн илрэл гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн хамгийн газраас үгийн нуурыг цэвэрлэх 2 багц ажлыг хийснээр мэдээлсэн байгаа. Тэгэхээр энэ бас одоо сэтгүүл зүйн хэвлэлдэл эргэсэл бас тууштай байсны үр дүнд одоо бас нэг бодиттой ажил нийгэм тустай үр дүнд хүрч болдгийн бас нэгэн сайхан жишээ болж байгаа. Тэгэхээр одоо үгийн нуурыг цэвэрлэх 2 багц ажил хийгдсэн. Дараагийн одоо бусад байгаль орчинд хамааралтай бусад асуудлууд дээр төрцөг анхаарал бас үр дүнд хүрч болох юм а гэдгийг жишээ болсон гэж хэлж байна. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ. За 100-ны мэдээ санаа энэ 7 хоногийн үзэл бодлын чөлөө талбар болонгаараа одоо нийслэлчүүдийн шинэ хэрэглээ болох хагас коксон одоо шахмал түлш утааг бууруулах зорилгоо биелүүлж чадах уу гэдэг асуудлыг хөндөж одоо 20 экспертийн байр суурийг хүргэсэн байгаа. За нийслэл Улаанбаатар хотын хувьд одоо агаарын бохирдолтойгоо маш олон жил тэмцэж байгаа. Тэгээд ямар нэгэн үр дүнд одоо хүртэл ингээ хүрээгүй маш их хөрөнгө мөнгө зарсан асуудал одоо энэ агаарын бохирдлыг дагаад байдаг. За хүний эрүүл мэнд тэгээ Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд занал хийсэн энэ асуудал бол энэ жилдээ ерөнхийдөө бас шийдэгдэх боломжтой гэдгийг одоо нийслэлийн удирдлагуудын зүгээс илэрхийлж байгаа. За хагас коксон шахмал түлшийг бид 100% одоо Хятадаас импортоор авч хэрэгжилж байгаа. За одоогоороо бол нийслэлд 3 төрлийн түлш хэрэгжилж байгаа юм байна. За яг 12 дугаар сараас эхлээд бол 100% хагас коксон шахмал түлшид ерөнхийдөө шилжин нийслэлчүүдийн хувьд тэгэхээр яг нөгөө агаарын бохирдол маань ингээд буурах уу яах уу гэдэг асуудал бол тухайн үед яригдах юм байна. За энэ удаагийн үзэл бодлын чөлөө талбарт одоо энэ салбарт судалгаа хийдэг эрдэмтэд болон одоо 5 дахь турш компани одоо энэ бодлого хэрэгжүүлж байгаа мэрэгчлэтнүүд одоо тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө үзэл бодлоо илэрхийлж оролцсон байгаа. За тэгэхээр пүрэв гарагийн дугаард бас нэгэн онцлог сонирхолтой нийтлэл гарсан нь бол одоо цаасан хайчилбарын уралдаар бас олон танигдсан. Галбаатархгүй үзэсгэлэн удахгүй болох гэж байгаа. Өмнөг аймагт үзэсгэлэн гэхээр бэлтгэж байгаа. Тэгэхээр үзэсгэлэнд говь гэсэн цаасан хайчилбарын үзэсгэлэн өмнөг аймагт энэ сарын 7-наас 14-нд олны хүртэл болно. Тэгэхээр Галбаатарх гэж энэ хүн бол үндсэндээ 30 гаруй жил цаасан хайчилбарын уралдаар дагнаж ажилласан юм уран бүтээлч. Бараг 10,000 гаруй хүний хөргийг цаасаар хайчилж одоо хайчилж бүтээсэн өөрсдөнд дурсахдаг. За Баасан гарагийн одоо 100-ны мэдээ сонин дээр гишүүдийн талцал хуваагдал төсөвдөр үргэлжлүүлгээд нийтлэлийг хүргэсэн байгаа. За энэ 7 хоногийн гол сэдэв одоо улсын их хурлын дэд дарга Булган туяагийн асуудал байсан бол ардчилсан намын бүлгээс ерөнхийдөө Булган туяагийн асуудлаар 5 хоногийн завсарлага авснаар их хурл одоо дараагийн асуудалтай шийдсэн гэхэд болно. За их хурлын дараагийн асуудал бол одоо 2026 оны төсвийн хуулийг батлах байгаа. Тэгээд энэ дээр ч гэсэндээ ерөнхийдөө гишүүдийн талцал хуваагдал үргэлжилсэн.
За юуны төрийн байгуулалтын байнгын хорооны дарга сандаг очрын хувьд бол ерөнхийдөө төсөвдөр одоо хулгай явж байна. Тэгээ ардчилсан намынхантай одоо бүлэглээд засгийн газараа авч үлдэхийн тулд төсөвдөр маш их юм одоо бүтээн байгуулалтын төсвүүдийг одоо суулгасан байна. Одоо энэ нь бол ерөнхийдөө өнөөдөр илчлэгдлээ гэдэг асуудлыг ярьсан. За эргээд одоо төсвийн байнгын хорооны дарга ган хоёргийн хувьд бол тийм юм бол байхгүй. Ерөнхийдөө шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа тавиад явсан. Төсвийг ерөнхийдөө ингэж одоо улс төржүүлэх ямар шаардлага байхгүй гэдэг тайлбарыг хэлсэн байгаа. Энэ асуудлаас болоод Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан бол 2 удаа одоо хойшилж байгаад арай гэж ямар ч байсан орсон. Гэхдээ одоо ардын намын ихэнх гишүүд ерөнхийдөө чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй. Ардчилсан намын гишүүд болон ардын намын 7 гишүүн ерөнхийдөө чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож одоо төсвийн хэлэлцүүлгийг явуулсан. Тэгэхээр одоо улс төрийн хувьд одоо дараагийн бас нэг анхаарал татсан сэдв нь бол ерөнхийдөө 2026 оны төсвийн хуулийг батлах асуудал эх 7 хоногт бас ингэж үргэлжлэх юм байна гэдэг асуудал бол яригдж байна. Төсвийн хуультай хамт одоо нөгөө ухаан удгийг одоо хянан шалгах төр хороо байгуулах асуудал орж ирсэн. Энийг одоо улсын их хурлын гишүүн, оюун эрдэнэ нарын 33 гишүүн ерөнхийдөө санаачилж энэ ажлын хэсгийг байгуулах асуудлыг оруулж ирсэн. За байнгын хорон дээр бол энэ ажлын хэсгийг одоо байгуулахыг дэмжсэн. Гэхдээ одоо чуулганаар нэгдсэн чуулганаар ерөнхийдөө хилцэх асуудлын дараалал байсан боловч ардын намын зарим гишүүд ерөнхийдөө бас энэ асуудлаар завсарлага авснаар ухаан удгийн асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах асуудал бас ерөнхийдөө хойшилсан байдалтай байна. За зууны мэдээ саний хувьд сүүлийн 4-7 хоног тутамд одоо 7 хоногийн баасан гараг тутамд зууны мэдээ weekly гэдэг англи хэл дээрх одоо нүрийг бэлтгэргээд та 4 дахь дугаараа хүргэжээ. Тэгэхээр энэ 7 хоногийн weekly дугаарын гол зочноор улсын хурлын гишүүн Лувсан Жамцын ярилцлагыг оруулсан байгаа. Түүний хувьд болохоор бас манай иргэд мэдж байгаа мэрэгжил нь бол хот төлөвлөлтийн мэрэгжилтэй. Тэр утгаараа одоо 20 минутын хот концепцийг хариуцсан ажиллаж байгаа. Тэгэхээр 20 минутын хот гэдэг энэ концепц минь өөрөө яг ямар агуулгатай юм бэ гэдгийг өмнө манай сониндас leadership forum болонд оролцож ярилцж байсан. Энэ асуудлаараа одоо энэ 7 хоногийн weekly энэ leadership болонгийн ярилцлагыг онцлсан байгаа. Зүүн мэдээ саний 7 хоногийн таймын түрээд өндөрлж байгаа. 7 хоногийн таймаар эргүүлцлээ баярлалаа. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зууны мэдээ.